Сэмэцэнүү та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 100 дахь дугаарыг хэллээ. Та бүхний итгэл танд панда байна. Бүр 100 дахь дугаар гэд бодсон чинь бүхэл бүтэн 100 өдөр хэдүүлээнийг үргэлжлүүлж гисэн байна гэд бодтоо. Үнэхээр мундаг байгаа биз? Тийм болохоор та бүхэн ч гэсэн өөртөө нэг алга ташаарай. He was a bold man that first ate an oyster. Jonathan Swift. За, өнөөдрийн маань персептик хэлсэн Jonathan Swift гэж хэн байсан талаар хэдүүлээ сонирхоод үздэгэ. Тэрээр 1667-аас 1745 оны хооронд амьдарч байсан Англи Ирландын нэрт шог зохиолч, эссе бичигч, яруу найрагч, шашны зүтгэлтэн байжээ. Тэрээр дэлхийн уран зохиолын түүхэнд хурц хошин шог, ёгт утгатай проз, хүрнэл зохиолын хамт хамгийн агуу маструудын нэгт тооцогддог байж. Түүний бүтээлүүд хүний мөн чанар, нийгмийн гаж урсгал болон улс төрийн ялцарлыг өгөөдөн шүмжилсэн байдлаар алдартай болсон байт юм байна. За, түүний гол бүтээлүүдээс дуртад үзвэл Гулливерийн аялал, хэдүүлэнгийн сайн мэддэг шүү дээ, хөвгөлдөг киноч гэсэн байдаг. 18 дугаар зууны Английн нийгэм болон улс төр болон хүний зан чанарыг маш хурцаар өгөөдсөн түүний хамгийн алдартай ном. Эсвэл энэ бүтээлээрээ одоо хүмүүсийн Лилипут, авраг биетнүүдийн Броб Дигнэг, нисдэг арал Лапута болон ухаант мордын Гуингнем нутгаар аялсан эмч Лемуэль Гулливерийн түүхийг өгүүлдэг. За, тэгээд өөр бас нэг бүтээл болох даруухан санал буюу Modest Proposal гэд Ирландын ерөөсөө ярьж чадхаа болчихжээ. Ирландын ядуу иргэдийн амьдралыг үл томсорлож буй Английн баячуудыг шүүмжилсэн дэлхийн түгэнд хамгийн алдартай улс төрийн шог эссе. Бөгөөд тэрээр ядуу эцэг эхчүүд хүүхдүүдээ баячуудын хоолны ширээнд мах болгон зарж санхүүгийн асуудлаа шийдэж болно гэсэн аимшигтай болон гашуун өгөөдлийг төвшүүлж нийгмийн харамсалтай төрхийг илчилсэн байдаг. Вау, энэ гэхдээ амар сонсогдчихээн тий. За, тэгээд торхны үлгэр буюу Tale of a Tap. Түүний анхны томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд шашны болон шинжлэх ухааны хэт туйлширлыг хошин байдлаар шүүмжилсэн байдаг. Ингээ яг бодохоор ингээд нөгөө нэг энэ хүний илэрхийлэх юу гэмдэ барьж авсан ингээд сэдвүүд маань хизээч нөгөө нэг хүн уушаад инээхэр сэдвүүд бол биш вэ. Гэтэ тэр болгоны бүгднийг ингээд шог байдлаар бичсэн гэхээр бас жоохон эвгүй ч юм уу да гэж миний хувьд бол тэгж бодчих. Би яг ингээд уушаад яан маань гэх юм бол жоохон тийм санагдах юм байна. За, тэгээд хэдүүл өнөөдрийнхээ персептийн талаар ярьцгаая. Тэрээр анх удаа хясаг идсэн зөрөгтэй нэгэн байваа гэд орчуулчих тийм үү. Нөгөө нэг юу ярьж исэн л да. Манай нэг нөгөө хамт ажиллаж исэн хүмүүс маань юу л яваад урагшаага аяллаар яваад тэгээ нөгөө нэг далайн гаралтай бүтээгдэхүүнүүд идсэн тухайга нэг ярьсан. Тэгж яхта нөгөө нэг ерөөсөө далайн гаралтай зүйлсийг өстө хизээж идэж чадахгүй юм байна гэдэг дүнлэлтэнд хүрээд ирсэн гэх. Тэгээ тэр дундаа бүр энэ хясаа гэж яагаад хүмүүс тэрийг иддэг байна нэг сонирхолжхансан ялцхансан гэх. Тэгээ яг тэгээ ярьж байгаа хавцад би нөгөө нэг Friends гэд нөгөө олон ангитай нөгөө нэг юуны телевиз сериал кино байдаг та. Тэрэн дээр нөгөө нэг юу яадаг. Нөгөө Фиби за тэр нөгөө найзуудаараа нэг л юуны зочид буудлын буфет хоол иддэг үлүүдээ. Тэгж яхад нөгөө Фиби чинь цагаан холтон хүн гэтэл нөгөө нэг найз залуу нь энэ хясаг идэж гэд тэгээд иж хахт нөгөө нэг цад чинь харахгүй иж хахт доошоо шалан дээр ятсан. Тэгээ жөө ирэнгүүтээ би сая амар том нусан дээр гიშгчлээ гэ. Тэгээд нөгөө нэг хясаг
анх удаа одоо нөгөө нээж харсан хүмүүс бол хизээж тэрийг бол идэж болдог зүйл гэж бол хараагүй байх нь ойлгомжтой. Яг л нэг жоо шиг те энэ одоо ямар балиар том нас вэ гэж харж исэн байгаа. Тэгээд тэрийг идэх зөрөгтэй юм байна гэдэг чинь бас яг ингээд бодохоор нөгөө нэг аливаа зүйл гэдэг анх ингээд хийж үзэж байгаа, оролдож үзэж авах үед үнэхээр жоохон аимшигтай, үнэхээр их зориг шаардагдмаар тэг бүр ингээд үнэхээр тийм харанхуу ч юм уу те цаашаага яг юу болохоо мэдгүй зүйлс бол зөндөө байна. Гэтэл цагаа толоход одоо ингээд бодоход тэр баг зэрэг одоо нас шигийн хясаг идэд үтсэн хүн бол өхөн байгаагүйсэн бол бид нар өнөөдөр тэр хясаг тийм юу гэдэг тансаг зэрэглэлийн хоол, далайн хоол гэж хизээч бид нар бодохгүй байх байсан байж магадгүй. Яг л тэрэн шиг аливаа зүйл дөнгөж эхэлж байгаа зүйлс бол бүр ялангуяа маш их эрч хүч хүчин чармайлт дээрэс нь зориг шаардагдах хэдий ч түүний дараагаар бол үр дүн нөгөө нэг ямар байх нь бид нар мэдгүй ч гэсэн тэр маань тийм заавал муу зүйл рүү хөтлөнө гэсэн одоо үг биш гэж бодож байна. Тийм болохоор аливаа зүйлсийг хэрэг эхлүүлэх байгаа бол чиний итгэл танд пандагийн хувьд зөвлөхөд ястэ нүдэн анал яг л маргааш нас эхлээрээ. Гэхдээ яг маргааш нас гэхгүй байна. Би бас энэ 365 өдрийн подкастыг яг эхлүүлэхдээ эхлээд юугаа дугааруудаа нийл бараг сарынхаа 30-аад дугаарыг бэлтжээд тэгээд юу яана гэд олон нийтэд ингээд дэлгээд ингээд явандаа гэд бодож исэн. Гэхдээ тэр шиг удаан байхгүй юм билээ. Тэгэж бодоод би ч бараг 2 жил болцсон байгаа. Тийм болохоор яг л зориглоод шууд тэр өдөртөө эхлээд эхнийхэн дугаарыг хийгээд тэгээд ингээд шууд паблиш хийгээд ингээд яваад эхэлсэн. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар ингээд хэдүүлээ 100 дахь дугаараа сонсоо сууж байгаа болохоор аливаа зүйлийг эхлүүлэх жагаа бол яг тэр эхлэе гэдэг тэр мөчөөс өөртөө багхан зориг гаргаад өөрийгөө жоохон араас нь түлхээд тэгээд эхлээрэй гэж зөвлөх байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.